Isekai гэж юу вэ бро? Аниме 20 жанрыг нэг дор тайлбарлаж өгье. Хамгийн энгийнээр Isekai нь одоо чи ингээд өдөр тутмын амьдралдаа явж явжсэн гинт нэг өдөр өөр ертөнцийн ийм зохиомл толом дотор ертөнц рүү ингээд яваад орчихдаг. Isekai гол нь судалгаа ба ингээд дасан зохицох явдлуудыг ер нь дандаа харуулдаг байхгүй. Гол дүр шин юм сурч чадвар эсвэл мэдлэг олж авдаг. За тэгээд тэдний үнцэн чанарыг ер нь сорих бөгөөд тийм дандаа асуудалтай тулгардаг. Эдгээр аним ихэвчлэн ад явал хүчрэг байх хүсэл мөрөөдөл гэх мэт ертөнцийг бүтээх зэрэг олон зүйлийг нэгтгэдэг тул буруу төвшин дэвшлэх эд шидийн систем соёлын зөрчилдөөнөөс үүсэх хошигнолуудыг олон таваар харах болно. За тэгээд зарим Isekai тулаан болон ихэвчлэн тулаан болон амьдралыг харуулдаг. За тэгээд зарим нь болохоор зөвхөн заавал тулаан гэхгүйгээр амьдралыг бас харуулж болдог. За дараа нь шонен гэж яг та сонсон мөртлөө зарим нь мэдэхгүй байж магадгүй. Шонен гэж яг яадаг гингүүд одоо тэр аним чинь ямар хүмүүс зориулагдсан бэ гэдгийг харуулдаг юм төрөл юм аа. Энэ аним яг ямар хүмүүс үзэхсэн бол залуу хүүгүүд шонен өөрөө шонен гэхэр залуу хүүгүүд гэхэр юу гэсэн юм бол 8-аас 18 насанд хүрээгүй мөртлөө яг эд хөгжиж үеийн дунд ангийн баг ахлах ангийн бага ангийн хүүгүүд бүгд л юм уу. За тэгээд энэ шонен анимууд нь өөрсдөө ингээд хэмнэлтэй тэг өмөр өсөлттэй найрамд гэх мэт хүчрхэг өөрчлөгчөөс давж туулж байгаа. Тэгээ хижээч бууж өгөхгүй гэсэн эрч хүчийг агуулсан анимуудад гэхгүй. Тэгээ ихэнх нь дандаа хүчин чармаас буюу дандаа ингээд тулдаж сайжирч явж байгааг харуулдаг. Тэгээ гүн гүнзгий тогтоож улам бүр хүндрэлтэй сорилтуудад тулгардаг. За тэгээ анхаарлын гол хөдөлгөөн нь ба урам зориг тэгээ өндөр эрсдэл гэх мэт тэмцлийг харуулж байдаг. За эндээс харагдвал ихэнх бид эдийн багада үздэг анимууд шонен төрөлд ордог. Одоо гарч байгаа бол Demon Slayer байгаа, Goku байгаа, Naruto байгаа. Тэгээ өөр чинь толгом орчдөг. За тэгээд ер нь бол амар олон цувралтай аним баг шонен төрөлт юм да. За дараа нь Seinen гэж байгаа. Seinen-ыг яадаг гингүүт одоо 18-аас дээшээ 30 насны арай насанд хүрсэн эрэгтэй хүмүүсийг гол дүр болгож олж байгаа. Бас ер нь юм зориулсан юм аа. Энгийн шоненэ бодох юм бол ингээд санааны хувьд улс төр философи гэх мэт юм арай юм өргөн бөгөөд амар deep буюу гүнзгий агуулгуудыг агуулж идэг заа. Тэгээ бодит байдал шинжлэх ухаан зэрэг нарийн сэдвүүдийг судалдаг гэх юм бол гаргадаг. Тэгээд сэтгэл зүй амьдралын хэсэг хүртэл өргөн хүрээтэй байдаг. За тэгээд нэгдэх шинж чанарын нарийн чанар юм уу энийг хасан шүү. Тэгээ үйл явдал нь насанд хүрсэн хүний үжил бодлоос үндсэлдэг гэх юм уу. Тэгээд заавал юм гүнзгийл байх хэрэгтэй юм. За хамгийн том жишээ нь болохоор Chainsaw Man байгаа. Залуу нь өөрөө 18 хүрсэн тэгээд байга өрөнд орсон байдаг шүү дээ. Тэгээд чөтгөр устгаж байгаа нэг хүүхэнтэй танилцдаг. Тэгээд цаашаа ингээд сүнс устгах ажлаа явуулж байгаа. За дараа нь болохоор Josh Shoy буюу Shoujo гэж нэг юм байдаг. Энэ болохоор гол дүр нэг эмэгтэй бэд ингээд үзэгчтэй үед бас хотод зориулсан болохоор тулаан гэхээсээ илүү эмэгтэй хүмүүсийн үзэж байгаа ингээд бодит харилцаа сэтгэл хөдлөлийн гүн гүнзгий байдал руу харуулсан. Тэгээ өдөр тутмын тэмцлийг ер нь бол харуулдаг анимууд байдаг. Уг нь би нэг аним бодсон данс тэр нь ингээд тулаан толгоор хүмүүс эрэгтэй хүмүүс зориулсан. Энэ болохоор Licorice Recall гэдэг ер нь л дандаа октодал аним л та. Яадаг гингүүд Японд ингээд терроризм гараад терроризмын эсрэг ингээд октодыг дайчилж байгаа юм. Ингээд октод шиг хувцаснаа буу яриад буудаж байгаа юм л та. Зон сонирн байгаа ч тийм. Буутал аним гэдэг дан огт. За дараа нь юу Supernatural буюу ингээд одоо нэг яг монголоор юу хийлэл юу хэ. За тайлбарлах юм бол ингээд сүнс чөтгөр мөтгөр хараал мараал ид шидийн юмнууд дандаа гардаг ч тайлбарлаж боломгүй юмнууд нууцлагдсан бол тэгээ аимшигт юмнууд хаяа бас гардаг. Тэгээд үлгэр доомог гэх мэт дандаа юм мэдтгүү сэдвүүдээр явуулдаг. Тэгээд харанхуй хүч мүч гэл тэгээд аман цохол бараг тийм юмнууд бүгд мэднэ. Жүжиг кайсан буюу шиддний тулаан энэ дэр гардаг. Угсаа яадаг сте ихний бараг ангин дээр нэг халуун сурлын хүүхэд нөгөө хаасан хуруу идчихсэн нэг жүтгэн тэгээ нөгөөтг нь өөрт нь шингэсэн тэгээл айдал явдал нь эхэлдэг. Тэгээ дан бараг харагд Supernatural төрлийн анимд орно. Дараа нь болохоор Thriller буюу нууцлог гэмэл энэ болохоор гэмт хэрэгтэй анимууд их хвчлээ орж байгаа. За энэ болохоор тэнцвэргүй тамаглалт хэвээр үлдээдэг, онсох, мөрдөн бачаалт, хувилдаан, тэгээ муур ба холгон мэт тоглодог. Тэгээ энэ төрөл нь өөрөө ингээд хүч чадлын төлөвлөлт, шижүүр, тэгээ ухааныг илүү шаарддаг. Тэгээ сонирхчид эсвэл аюул авчин энгийн хүмүүс байж болдог. Тэгээ дөрүүд нь ер нь ингээд дандаа юм мөрдөгч гэх мэт өөр олон төрөл байдаг. Та дөрүүдийн хажуугаар асуудлыг шийдэх эсвэл ичлагээс өмнө амттай аажмар шатдаг аим шиг мэдрэх дуртай бол ер нь ийм аним үзүүл зүгээр.
За тэгэл энэ аним дээр үзсэн бол Monster гэх нэг аним байд. Энэ өөрөө яадангууд нэг эмч нэг хүүхдийг аврахгүй юу. Тэгсэн тэр үг нь өөрөө юм юу сэтгчээ хүчтэй. Одоо нэг монголоор бол алуурчин зурал алуурчин цаа сэтгчээ хүчтэй гэх юм болж таардیں۔ Тэгээ тэр эмч нь өөрөө харамсдаг байхгүй дараа 9 жилийн дараа тэр үг нь үгүй 9 жилийн дараа тэр ингээд зурал алуурчин болоо тэр эмч нь харамсаа тэгээ тэр хүүг өөрөө дарж авах гэж байгаад өөрөө алаалцдаг гэх юм. Ер нь бол энэ мастерыг зурлын нэр ихгүй. Тэгээ энэ дээр яг ямар санаа гардангууд чи ингээд муу нэг аварцгаараа өөрөө мангаслуу эсвэл тэр өөрөө мангас эсвэл мангас нэг тийм сонь маягийн бодол төрүүл. За дараа нь болохоор түүхэн ингэж байгаа. Historical. За энэ болохоор яг ичид мэх байхгүй яг ингээд бодиттой хүмүүс л хараалцаг аним бөгөөд тэгээ энэ бол дандаа тэр үеийн ингээд амьдралыг хувцлтыг те улс төрийг бас харуулж идэг. Тэгээд хэр тухгүй байдаг сенсац гэх мэт. Тэгээд яг жоохон фантазм бас зэрэг орж ирдэг. Тэгээд хүний амьдралын зөрчилдөөн драмуудыг харуулж байгаа. Тэгээд таад мэдх юм бол яг миний үзснээр бол Vinland Saga байдаг, Викингтэй аним. Өөрөөр таад нөгөө эмчийн төмдрийн тэмдэглэл Apothecary Diaries бас тэр орж байгаа. Дараа нь fantasy буюу яг нөгөө ичид нь ороод ирсэн бол ирж л байгаа юм л та нөгөө юугаа бодох юм бол түүхийнхээ бодох юм бол тэгээд ертөнцүүдэн зохиомл. Тэгээд харах юм бол ингээд энэ дээр болохоор амьтад тэгээд ер нь бол дүрэн мөрөн гайхамшигтайгаар дүүргэж өгч байгаа. Угаасаа фэнтези буюу юм зохиомл. Тэгээд шидтний системүүд, хаант улсууд, эрэл хайгууд домгийн цохол дээр онцдог бөгөөд баян ертөнцийг бүтээх, цутгыг хайгч үзэгчдэд төгс тохирдог нэг бодит байдлаас цутгыг хүсэж байгаа хүмүүс төгс тохирдог. Түүхүүд нь баатарлаг цохиолуудаас гаруулаад тий нээлт мэлт маягийн бааз фантаси явахаар фантаси юм да. Энд нэг аним сүүл гарснаар бол Frieren гэх нэг аним байдаг шидтэнтэй. Ерөнхийдөө бол нэг хүнтэй танилцчид хүний гадал явдлаа ингээл харуулж байгаа. Тэгээ миний үзнээр хамгийн дуртай бол Goblin series угаасаа яг нэр шиг аним Goblin устдад явж байдаг. Тэгээ амар зөв маягаар. За дараа нь шинжлэх ухаан буюу sci-fi just эсвэл mecha роботуудтай. За энэ дан роботуудаас гадна стратеги болон ийм хүний тарих хэрэг ажиллаж байгааг харуулдаг гоё шатар тоглож байгаа юм шиг. Тэгээ улс төр давхар орж ирж байгаа. Тэгээ нийгмийн ингээд өөрчлөлтүүдийг. За тэгээд хамгийн яг ярьсансгээ бол роботууд шинжлэх ухаан технологи тэгээ ирээдүйн тэгэл. Тэгээд Darling the Frank гэж байгаа. Энэ аниме жишээ авах юм бол нөгөө та харсан байх жирөө төг нэг яваас динозавр гэдэг шалж хэлвэл динозавр аа. Тэр роботуудтай. Тэмэрлэн. Дараа нь болохоор супер хүч гэж байдаг. Super powers гэдэг төрлийн аним. За энэ болохоор одоо гинт яадаг штэ. Ямар нэг супер нэгэн хүчтэй болж байгаа. Яач. Нэршиг болохоор зөвхөн хиро актемиг барыг хэрчэнд ирэх үү. Хамгийн их тодорхойлсон нэг гинт нэг өдөр хүмүүс супер хүчтэй болчихдог штэ. Тал нь ихэнх юм уу. Тэгсэн чинь тэрийг дагаад нийгэм нөөрөө юу болчихдог. Хитрхи супер хүч нь илүү хүчтэй, тэг хүчгүй нь илүү сул дараа нийгмийн ингээ ялгарлыг харуулж байгаа хгүй. Тэгээ энийгээ дагаад ийм супер хүчтэй төрлийн анимууд нь нөгөө нэг нэгнийхээ дээрх гад тулцаа гэж харуултын голдоо яг нийгмийн үед. Тэгээд энэ анимууд нь өөрсдөө бас үзүүл сонирхолтой. Тэгээд заавал My Hero Academia гэхгүй өөрөөр анимууд шаа. Дараа нь болохоор би нэг юу сэтгэл зүй буюу psychologically буюу сэний оюун ухаанд ордог анимууд. Энэ яг яаж ангууд хүний мэдрэмж тэгээ хүний ингээд ямар нэг гэмтэл авсан сэтгэл санааны гүн оруулж өгөөд тэрийг ингээд өгүүлж байгаа төрлийн анимууд. Энэ хүний харах үнцэг хэрэг өөрчлөгдөхийг. За тэгээд эндээс жишээ авах юм бол Steins Gate нэг аним байдаг. Энэ яагаад орж байгаагаар одоо ингээд цав хуцны машин хийчихсэн. Тэгсэн цав хуцны машин ашигласнаар хэр ингээд үр дагаврууд гараад байгаа тий. Ингээд хүний сэтгэл үйлдэлүүд нь тэр хүний үр дагаврыг ингээд нүрд болдог. Үр дагавартайгаа нүрд болдог. За тэгээд Steins Gate өөрөө нохорол тус тийм дүүний сэтгэл сан. Дараа нь болохоор аимшигтай аним буюу аимшиг аним. Тэгээ horror болон gore гэж байгаа. Цуснууд болон аимшиг гэж байгаа. Тэгээ энэ болохоор заавал цохол нь бол нэх утгатай байх шаардлагагүй. Тэгэл хүнийг эвгүй мэдрүүлэл мангас тэгээ биеийн аимшиг гэх мэт нөгөө графикийн хүчрхэл байна нэг улаан өнгөтэй эвгүй юм болж ивэл болно гэсэн үг аним. Тэгэл зарим нь тодорхойл байдаг зүгээр тийм юм үзэхийг хүсчихвэл үзэж болно. Тэгээд ямар нэг аимшиг юм уу эвгүй мармаар л энэ анимууд үзэж болно. За нэг жишээ нь болохоор Another буюу өөр нэг аним байдаг. Энэ болохоор ангийнхын хүүхэд нь өөд болцсон. Аль тийм сүнс байхгүй юу? Тэгсэн чинь
нөгөө тэр хүүхдтэйгээ олох, ангийнхаа хүүхдтэйг олохгүй бол ангийнхны хүүхд бас дагаж юм золгүй явдлаар хүчээ харуулж байгаа. Нөгөө нэг юу шиг Final Destination дээр нөгөө нэг хэдэн үнийг аварсан чинь нөгөө үхэл ардаас нөгөө бүгд налах гэдэг тэр шиг байхгүй. Тэгээд яг нэг утгагүй нэг хүүхд болохоор тэр ингээд оюутан сурагчид дундаас өвчсөн үнийг аль хэдийн хардаг нүдтэй мөртөл тэр нэг ч ашиглахгүй зөө. Тэр сүүлд нь баг ашиглаж байгаа юм чинь тал нүгсний дараа. За дараа нь спорт аним яадаг юм бол яг нэршгээ бөгөөд спортын харуулж байгаа. Гэхдээ яг хуу багаар ажиллаж байгаа тий спортын хэр хэцүү байдаг, хэр их чадвар шаарддаг, хэр их ингээд буужихгүй байдлыг харуулж байгаа. За угаасаа багагаад хамгийн их гардаг гэсэн нөгөө хүчрэг 11 гэдэг. Тэгээ волейболтой нэг аним байдаг нэр нь орж байгаа. Тэгээ сагсан бөмбөгтэй аним. Гэхдээ сүүлд орж байгаа аним болохоор Blue Lock гэдэг байгаа. Энэ болохоор нөгөө нэг хамгийн шилдэг багийг бүрдүүлэнгүүтээ бүгдийн нэг юм шилдэг багуудыг аваад ийм арал дээр юм уу нэг юм байгууламжтай авчираад тулдуулж байгаа хоорд нь алцуулж байгаа аним хөл бөмбөгчтэй. Окей, дараа нь хөгжим ба. За хөгжим бол угаасаа яг нэр шиг хамтлаг дуу хөгжимчин гэх мэт дуунуудыг л харуулдаг. Дууны төрлийн аним, мюзикл. Тэгээд хамгийн хүмүүсийн үздэг Oshinoko буюу айдолтой нэг ягаан аним байдаг. За тэгээд нэг айдол охин зэрэмсэн болоод хоёр хүүхэд гаргаад тэгсэн тэр айдол охиныг алцдаг хөхгүй байлээ. Тэгээд тэр хоёр хүү гэжтэй. Нэг нь охин, нэг нь хүү гэхгүй. Тэгээд тэрний ингээд амьдралыг л харуулж байгаа. За дараа нь инээдмийн аним бол яг зарим нь бол амар гоё гэдэгцээ бүр татаж унах гэж байдаг юм шиг. Тэгээд угаасаа яг нэршгээс шүү дээ. Тэгээд хэр сайн бэ гэдгийг нь бол мэднэ. За тэгээд миний үзсэн хамгийн инээдмийн аним гэвэл юугаа Prison School шүү. Энэ нөгөө яадангууд байгаа октодын сургуулийн хөвгүүдэд нээлттэй болж байгаа гэсэн чинь 5 эрэгтэй авчтай юм а. Тэгсэн тэр 5 нь сургуультай ганцхан 5 эрэгтэй болж таарад. Тэгээ нэг өдөр хоёр тэр давч нь далжинжаад ингээс төгөхгүй октодын өвчлөл хөрөөлөө ороод баригдчихсэн. Тэгсэн тэрэнд нь нөгөө сургуультай хоригдоод тэгээ тэндээс зугатахыг хараалт аним юм. Тэр нь бол бас амар хийх юм. Үзүүл зүгээр. Дараа нь романтик анимууд байдаг. Угаас нэршгээ ер нь бол угаасаа романтик байдал тий хайр дурлалыг харуулдаг. Гэхдээ нэг сонирхолтой юм зарим нь болохоор амар их өнгийг бас давхар харуулдаг төгсгөл драм болгож молгоо тий хайртай хүнээсээ салж байгааг харуулж байгаа анимууд байдаг. За тэгээд сүүлд гарсан нөгөө Fragment Flower Blooms with Dignity гэдэг байгаа. Hakori Hanawa Rintasaku гэдэг. Тэгээ үнэртэй жижиг хүндэтгэлтэйгээр жижиглэнэ. Би нөгөө энэ 100 гарсан аниме дотор ирсэн. Энэ анимед дурдсан. Military буюу энэ болохоор нөгөө дайныг харуулдаг голдуу дандаа живсэгт мөргөлдөн гэх мэт. За тэгэл дайны аниме чинь угаасаа энэ нэрсгээстэй угаасаа зэрэг мэрэгдэн байлдаанууд. Заавал ус төрөх байх шаардлагагүй л дээ. За нэг үдсэн аниме гэвэл юу байгаа? 86 гэх нэг аниме. Энэ зүгээр гол нь юг харуулж л дээ. Нөгөө нэг ус дайнд орсон чинь робот нөгөө нэг бүгд тэр улсын хүмүүс бүгд цагаан устэй. Тэгээд адилхан өөрсдөө хүмүүс бүгдийн дайн руу явуулаад ус туулдаг байлэр гэх юм нөгөө нийгмээс ялгарлаж байгаа. Ялгарлалтыг бас харуулдаг юм. Нөгөө нийгмийнхаа цөөнхөдөө ус туулж байгаа. За тэгээд энэ нэг онцлог юм тулдаанууд нь танк байдаг шүү таад мэдэж байгаа. Танкны оронд тэр нэг гинж идэг явдаг хоёр юм гинж нь. Тэр гинжнийх нь оронд аалт шиг хөлтэй тийм тулааныг харуулдаг. Дараа нь болохоор harem гэж байгаа. Энэ болохоор зүгээр нэг хүн олон хайр дурлалтай байна гэх юм уу. За манайхан ярьдаг шүү дээ. Нийтдээ хоёр их нэртэй болох, хоёр нөхөртэй болох ч хөөөлмөл ярьдаг. За ер нь бол тэрэн шиг гэмийг харуулдаг гэх юм уу дөө. Энэ аним чи өөрөө тэгэл инээдэм орж ирнэ, хайр дурлал орж ирнэ. Тэгээ ганц хоёр тулаан орж ирнэ гэл. Сургууль байгаа. За энэ угаасаа сургуультай л холбоотой бүх төрлийн аним байж болно. Сургууль байвал болно л гэсэн. Энэ нэг тийм бусад дөрүүдийн хувьд туслах жанр гэх юм уу. Нөгөө сургууль байгаа сургууль байж л байдаг. Тэр нь шиг л хаяа амьдралыг харуулна, тулааныг харуулна тий. Тэгвэл isekai төрөл боо ажиллана. Тэгээд хайр дурлалыг харуулж болж. За тэгээд тиймэрхүү. За тэг болоо. Би ойрцоогоор 20 аниме төрөл яригсан одоо үгээр дуусч байна. Тэгээд энэ өнөөдрөөр баг миний сүүлийнх буюу юм 20 30 40 төрөл ярьдаг ингээд одооноос жоон багасгаад одоо нэг анимеха төрлөөр дан яри гэж бодлоо. Анимуудыг аваа. За тэгээд тэрний юу гингүүд дараагийн ангиудаас би ер нь isekai anime яри гэж бодож байна. Тэгээд isekai anime тэгээд аним шиг тоглоомод за тоглоомодыг сонирхож байгаа. Дараагчийн удаан дээр таад мэдгүй isekai Genshin Impact зөө isekai шүү дээ. Тэгээд зохиолын би дараа нь яри гэж бодож байна. За тэгээд isekai анимуудаа яриад тэгээд цаашдаа ганц хоёр удаа өлөвл болон
20-30 аним ямар гэд тэдрийг хөөрхөн хургаан тайлбарладаг видеонуудаа хийн. Тэгээд яг тэр үйлрэл шилдэг 10 эсвэл team анимтай ойролцоо 10 байсан гэдэг. За тэгээд сонирхолтой юм бол бас анимын дуу энэ яриа хэлчих юм. За. Тэгэл